Би энэ гэрээс чи явмаар байна. Яах нь чи? Явмаар байна штэ. Явмаар байна. Явуулаад өгөл төө та. Би чамаа зүгээр цэрхэн хуц өмсөө явчихаа гэж штэ. Дээлтэй дэлгүү болох юм шүү. Би энэ гэрээс чи явмаар байна. Би тантай таньгүй хангалттай өөрийгөө аваад явчих чадна заа юу. Тийм үү? Тийм. Чи ямар өөдгөө юм ярьдаг юм бэ? За цацралгүй. Хүн чи 25-наас хүртлэн эцгийн хараа хяналтанд ор байдгийг шүү заа юу. Чи тэгчээд энэ хаахаар яваарай за. Та ямар миний эцэг гэх юм уу? Чи ямар муухай өөдгөө юм ярьдгийг. За шидэж наадхаа. Энэ цацралынх мөн үү? Тийм ээ. Би ангийнхан багш нагаамаа. Та их ч нөө. Тийм байна. Ёо сайн байна. ямар азар та хоёр вэ? За харж гинөө цацарлаа. Багш ч үртэл чамаа санаа зовоод хүрээд ирсэн байна. Энэ нөгөө хичээлдээ цацрал дүү. Харин тийм. Танах биелдээ 7 гэж зарлсан юм шүү. Тэгээ манай дүү дээлгүй болохоор хичээлдээ явахгүй гэдэг. Тийм дээлтэй 7 гээ зарлцсан. Хамгийн гол асуудал нөгөө нэг хичээлдээ 4 хоног ирээгүй байхгүй юу? Тэгээ дээлгүй мүү те? Харин дээл яахгүй, тэгээ явахгүй байна. Дээлгүй бол хичээлдээ ирэхгүй байх нь зөв шүү. За. Зөв. Тий. Одоо дээлгүй юм чи дараа 7 хоногоос ирчихэд болно минийхөө. Тий нөгөө дээлтэй 7 хоног гэд манай нөгөө захирлын нэрэмжит нэг тийм 7 хоног явуулж байгаа байхгүй. Тэгээд дээлгүй айл гэж ч арай баймааргүй. За тэгээд дараа 7 хоногоос хичээлдээ хүрээд ир за. Юу гэсэн үг юм тэгээд дээлгүй бол хичээл сурах боломж байхгүй юм те? Ирэх байхгүй юу? Дараа 7 хоногоос ирчих болно шүү дээ тий. Хэрүүл оруулалтаа хэцүү ахт нь л ороод ирчих шиг боллоо тийм ээ. За та тэгвэл манай сургалтын алба руу хүсэл гомдлоо илэрхийлж болно. Бид нар уул энэ хөтөлбөрийг зарлахтаа уул нь үгүй дээлгүй хүн ч гэж арайч байхгүй л ахал гэж бодсон юм л да. Тэгээд энэ цаанаас нь ингэж байгаа юм аа. За баяртай. Дараа 7 хоногоос ирээрээ. Цацралаа минийхөө хичээлээ амарлангаас аваарай. Багш нь нөхөд өгчээ за. Тэгээд хэцүү зүйл бол багш руугаа залгаарай. Энэ одоо юу вэ? Одоо өөрийгөө багшгаа бодсон юм бахтаа нэг багшаа оронцог юм чинь. Ямар тэнэг гар вэ? Хичээ та ямар тэмэг юм бэ? Яагаад дээлгүй болохоор хичээлдээ явахгүй байгаа гэ үннийг хэлчихэж байгаа. Тий өөр юу гэх юм? Зүгээр явъя. Хаашаа? Явъя. Авчихгүй мэж шал димийн давчирч ирж яах ч юм. Одоо зүгээр өмсөж үзээд хамгийн их таалагдсаныгаа авах цаа юу? Нэр юм байна. Нэрээ. 3 За. Хэнэ. Авлаа. Яста нэр шаранда авч өгөндөө би. Вау. Эндээ болчлаа энийг авъя. За надад шууд ав. Яста гоё. Энэ. Сүүлийн өнгө чинь танд гоё зөгчээсэн шүү дээ. Та авахгүйсэн юм уу? Би юу? Тийм. Тэр жахаог нь гоё эсэн те. Цэцэгт би яах юм бэ? Дараа ирж авал авчих. Оо энэ. Таны мөнгө чинь хүрж байгаа юм уу? За хүрнэ. Авах гэж ирсэн байгаа зү шууд л авна шүү. Би энийг авахаа болчихгүй. За юу яриад байгаа юм? Миний дүү одоо 21 нас хүрж байгаа. Том эмэгтэй хүн болж байна. Гаднаасаа ч тэр гоё ганган байх хэрэгтэй ойлгож байна уу? Хэж тэр мө багш нэрлэхгүй. Явах уу?